Аялын чим нэвтрүүлэг маань Завхан нутгаар аялаж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ Завхан нутгийн их бага даян уулас, Завхан гол, Галуутай гол, за мөн одоо Завхан аймгийн Баян Тэс сумын 90 жилийн ой зориулсан аян замын тэмдэглэлийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Аялын чим нэвтрүүлгийн эрхэм зорилго бол үзэгч та бүхэндээ Завхан нутгийн өвөрмөц хууч домог, түүх соёлын дурсгал, судлагдаагүй тэр өвөрмөц байгалийн тогтцыг хүргэж та бүгдийн сэтгэл оюуныг баясгаж байгаа. Тийм учраас эрхэм үзэгч та бүхэн энгийн аялагч миний одоо сэтгэлийн ертөнцийг болгон сойрхож, за магадгүй одоо зарим нэг зүйл дээр илүү их олон зүйлийг ярьж, зарим зүйл дээр илүү их олон зүйлийг бас хүргэж чадаагүй бол бас уучлаарай. Энэ бол миний ертөнцийн одоо сэтгэлийн илэрхийлэл, аяллаа жим учраас үзэгч та бүхэнд сэтгэл ханамжийн ямар нэгэн мэдрэмж хүргэхийг би бол таашгүй. Тийм учраас та бүхэн ямар ч лээсэн энэ Завхан нутгаар аялаж одоо сэтгэлийн цэнгэл идэлхийг урьж байна. Цас точроо хайрхны бараа уулас, их бага даян уулас далайн төвшнөөс дээш 2908 метрийн өндөрт өргөгдсөн байдаг. За энэ сайхан уулан дээр гарч алсыг харваас эр хүний хямрал ундаас эргэж жилээ даадаг гэсэн ийм сайхан одоо яриа байдаг. За энэ уулан дээр бол яг урд даян уулан дээр бол эмэгтэй хүмүүс гардаг. Хойд даян уулан дээр бол зөвхөн эрчүүд өрх гэрийнхэн хямрал ундааг даатхан одоо хүсэл буйнаа одоо шимдэг ийм учиртай. За даян уулын доод бэлд бол одоо хөх нуур байгаа. За энэ хөх нуурыг бол даян уулын лус савдагч гэж бас ярьдаг. За мөн одоо даян уулын аршаан. За энэ хөх нууран дээр очиж хүслээ шивнэх хаваас мөн л одоо хүсэл биелэж буян заяа бол тэгшэрдэг гэсэн ийм сайхан домог хүч бол байдаг. Тийм учраас энэ одоо даян уулын эргэн тойронд бол одоо байгаа энэ байгалийн урлал бүхэн өөр өөрийн утга агуулга буюу одоо сүслэн залбирах энэ шин чанарыг бол тос бүрдээ агуулдаг юм аа. Тийм учраас өөр өөрийн одоо сүсэг бишрлэр энэ нутгийн уул аваа, за мөн одоо энэ цонж, чулуу, джинс, хад гих зэрэг энэ бүхэнд бол хүслээр даатгадаг байгаа. За энэ зассан эдээ мэт харагдах энэ одоо джинс хадыг бол баг даян уулын харуул цохиоч гэж ярьдаг. За нөгөө талдаа бол энэ эргэн тойрны уулсын одоо гол энергийн төвч гэж бас ярьдаг юм байгаа. Тийм учраас хүмүүс бол даян уулан дээр бол жилд нэг удаа гарч өөрийн одоо ажил үйлсээ даатгах хаваас үнэхэрийн ажил үйлс бүтдэг. За мөн одоо саад татвар байхгүй явдимаа гэсэн ийм өвгдийн яриа байдаг. Энэ бүхэн бол үнний ортой. За даян уулын тэгш энэ өндөрлгөөс отгон тэнгэр хайрхан бол алган дээр тавьсан мэт ил харагддаг. За эндээс одоо отгон тэнгэр хайрхандаа хүслээ шивнэж мөргөх хаваас очроо хайрхан ивэл буяндаа авч заяа буянд тэгшэрдэг ийм сайхан ерөөлтэй. За энэ сайхан уулын одоо эргэн тойронд бол тэгш өндөрлөг уулсууд, за мөн одоо цагаан нуур, за мөн одоо отгон тэнгэрийн халуун аршаан гэдэг ер нь хүн болгон саатаж дөрөө мултлаад альжаалаа тайлхад тохирсон ийм сайхан одоо байгалийн ивэл буян хайр хшгийг бол эндээс хүртэж болно. Тийм учраас одоо Завхан нутагт заавал зочлохдоо энэ одоо даян уулан дээр мөргөж отгон тэнгэрийг харах аваас одоо Завханд ирсний хэрэг бүтдэг ийм учиртай. Монгол наадмын хамгийн сайхан хэсэг бол сумын наадам байдаг. Тийм учраас бид бүхэн аяллаа жимээ залгаж Завхан аймгийн Баян Тэс сумын 90 жилийн ойг зорьсон. За энэ ойн хүрээнд баяр наадмын хураан гуйг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Таалан сойрхно.
залдаг уламжлалтай билээ. Монгол төрийн ордноос жилдээ ганцхан удаа инхүү хөдөлдөг 9 цагаан сүлийг 9 шаргамрны нуруунд Монголын гайхамшиг тарган тэргийн хатууж ёслол төгөлдөр хамгаалтанд эрхэмлэн дээдэг ариун ёс журмын дагуу залагмэрж байрлуулдаг юм аа. Монгол төрийн голд зүйл эвийн билүүдэл 9 цагаан сүлд хүндэт харуулын торгон сэргүүлийн үл цавчрах хараан дор ард олон юугаан баясгаж сүр сүндээ цэнгүүлэн айсын салхи наадамчдын уухай дор амьрдаг аа. Монгол төрийн 9 цагаан дуган Болчины кадасны тугтай тойрсон 8 жижиг ич тугтай энэ 8 жижиг дагал тугийг ич сүл туг хэмээн нэрлэг ажээ. 9 эрдний газар шороот эрүүл бэлгийн хүсэлтэй миний ард түмэн төрийн их баяр наадмын бүхин баримтаана 9 даваагаар өндөрлөмөлдөг. Баянтис сумын эренжил сүртэй сайхан болсон. За алс холоос ирсэн нутгийн зан олон бол энэ сайхан одоо ойн үеэр ураг садантайгаа уулзаж заман одоо төрөл саднаараа айлчлан ийм сайхан одоо сэтгэлийн цэнгэлийг эдэлсэн. За энэ мөчд бол Завхан аймгийн Баянтис суманд бол урд өмнө хөдөө орон нутагт зохиогдож байгаагүй автомотоциклийн уралдааныг бол хийсэн. За энэ одоо мотоциклийн уралдаан бол хөдөө нутгийн хүмүүст бол үлэмж тийм сонин сэтгэлийг төрүүлж исэн. За морь ундаг Монгол ирчүүдэд бол мотоцикл дээр ингэж уралдана гэдэг бол бас их сонин санагдсан баг. За энэ уралдаанд бол спортын их мастер хатан бол төрүүлсэн. Баруун аймагт анхлан энэ тэмцээнийг одоо зохион байгуулсан нь их өрөм цонцлогтой. За энэхүү тэмцээнийг бол Хөргөлт сервис компани захирал одоо даваас орон ивент гэж зохион байгуулсан. Энэ бүхэн бол нутгийн зан олонд бол үлэмж нийцэж за энэ уралдааныг дахин одоо нутагтаа зохиогооч гэсэн энэ саналыг ч гэсэн бас тавьж харагдсан. Үжүр дөрвөлалгаар Завхан аймгийн Баянтис сумын харьяат Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилтэс Шинэ Азия маань группийн бүх Монгол улсын начин лувсан аргачаагийн ням суран Завхан аймгийн Баянтис сумын харьяат аймгийн арслан Шархуугийн төрөвөр Сумост байгуулагчны төвд 90 жилийн он их үеийн наадамд 7 даван төрүүлээ. Цэцэн сартуулын нутаг Цэцэн хайрхан суманд бид хүрэлцэн ирлээ. За энэ сайхан нутагт галуутан голын одоо тунгалаг боргоо үзэмж төгс байдлаа харуулan урсдаг. За галуутан голыг тарины хүч шингэсэн ийм урсгалтай гэж ярьдаг. Учир нь галуутан голын одоо их авах энэ хэсэгт бол тэгшийн хүрээ гэж байсан. За энэ хүрээ бол одоо Монгол нутагт их алдартай. Ялангуяа одоо буддын шашны одоо гүн ухааны бясалгал болоод буддын шашны зан үйлийг бол их түгээн дэлгэрүүлсэн ийм хийд байгаа. Тийм учраас энд одоо оршин байгаа хийдийн одоо хэсгээр галуутан гол ундран урсдаг учраас бол номын ид шид адис чандав шингэсэн ийм одоо гол гэж
нутгийн зан болон нэрлэдэг юм а. За 10 орчим метр энэ илсэн жижиг манхнаас шүүрэн гарах энэ сайхан булаг аршаан бол үнэхээр хүүтэн одоо магна хах ташим юм байдаг. За энд ирэхэд бол үнэхээр л одоо газрын деважин гэж хэлж болох ийм сайхан мэдрэмжийг бол авч болно. За ер нь бол яг гов хээрийн бүсэд орших энэ сайхан тал хээрээс ундран болиглох энэ галуутай гол бол энэ одоо илсэн манхныг ундаалж за хүн зооны ахуй амьдрал малын одоо тайван сайхан идээшлэх энэ сайхан одоо үйл хэрэгтэл өөрийн одоо өрмөс төрхөө оруулт юм а. Галуутай голын боргоо бол их сайхан урсгалтай. За ялангуяа энэ одоо хүчтэй урсгал боргоог ашиглаж бол усан цахилгаан станц барьсан ийм бүтээн байгуулалт байд юм а. Дунд мөнхөрсөн Завхан гол манай Завхан аймгийн хамгийн том голынхоо тоонд ордог. За Завхан голыг яагаад мөрөнгийн интэй гэж нэрлсэн учрыг мөшгөн их сурвалжаар хайлаа. За Завхан гол 99 голоос бүрддэг. Нэг гол цутгсан бол одоо мөрөн болох ийм учиртай байжээ. За Завхан голын хамгийн сайхан үзэсгэлэнтэй хэсгүүд бол одоо их Монгол элсийг эмжээрлэн урсгах тэр агшин байдаг. За Завхан голд одоо шумбахад бол яг торгон элсэн дээр байгаа юм шиг тийм сайхан мэдрэмжийг төрүүлнэ. За усанд орж сайхан шумбаад гараад одоо их Монгол элсэн дээр хүрээхэд бол одоо хүн болж энэ сайхан нутаг төрсний хэрэг. За нөгөө талдаа аялагч бүхний одоо тайван амгалан байх. За үнэхээр одоо аяллаа цоошин тэр мэдрэмжийг бол төрүүлдэг. За Завхан гол тунгалаг гол. За та бүхэн харж ин энэ одоо урсгалд орны элсэн одоо тунарч харагдах. За мөн одоо энэ сайхан усанд нь адуу мал ундаалж таван хашуу мал таваараа сайхан идээшлэн жаргах нь бол үнэхээр сайхан байдаг. За зах хязгаар нь харагдах энэ элсэн манхан уулсууд бол Завхан голын одоо хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг болохоос гадна за энэ гов хээрийн цүлд бол чиглэг уур амьсгалыг бий болгодог юм байна. За учир нь юу вэ гэхээр Завхан гол бол одоо ууршихтаа энэ элсэн манхны одоо өндөрлөх хэсгүүдэд нэвчин орох, за мөн одоо элсэн доогоор уурсах ч юм уу ийм газар зүйн зүй тогтлыг бол харуулдаг. Тийм учраас бол нийлэмхүүд бол энэ нутаг бол говь хээрийн цүл байгаа боловч нөгөө талдаа чиглэг ийм сайхан уур амьсгалыг бол үзүүлдэг байх нэ. Завхан гол бол Алдархан за мөн одоо дөрвөлжин гээд олон сумуудыг дайран өнгөрдөг. Тийм учраас Завхан голын их урсгалын дагуу суурин газрууд бол их байт юм а. Завхан гол 808 км урсан Уус аймгийн Айраг нурт цотгодог. Гадагш урсгалгүй айс авд багтдаг учраас Монгол нутгийнхаа газар шороондоо шингэн ингэж үлддэг ийм гол байгаамаа. За Завхан аймгийн аялал жуулчлалын хамгийн том бүс бол биеийн Завхан голын айс ав гэж ойлгодог. Тийм учраас жуулчд маань ихэнхдээ одоо отхон нэнгэр хайрхан за мөн одоо улаагчны хар нуур гэх мэт ийм газрууд руу аялдаг. Энэ нь бол нэг талдаа зөв яалтж явахгүй одоо очиж энерги авах ийм сайхан ирч хүчтэй газар байгаа. Гэхдээ энэ одоо говь хээрийн бүсд орших Завхан голын айсвар аялах юм бол бас нэгэн одоо миний түрүүний ярьдаг тэр цоошин мэдрэмжийг бол олж харах юм аа. Тийм учраас та бүхэн одоо Завхан нутгийг зорихдоо заавал одоо энэ Завхан голын айсав дэрж ялангуяа одоо энэ дөрвөлжин замун одоо сар хайрхны орчмоор урсах Завхан голын тэр сайхан одоо үзэсгэлэнтэй байгалийн урлагийг харж альжаал ядаргаагаа тайлж оюун санаагаа амраах жаргал дүрэн боломжийг бол эдлэх хэрэгтэй юм аа. Ингээд эрхэм үзэгч та бүгдийг хотод хувилгаадын үлгийн нутаг оюуны хундрагт Завхан нутгаар ажиллахыг урьж байна.